Сайн байцгаана уу Counter Strike-ийн хөгжтөө. Өнөөдөр би Counter Strike-ийн түүхэнд хамгийн тогтвортой амжилттай тоглогчдын нэг Дайны дотоод цэнээс эхэлж дэлхийн тавцанд Австралиас багтаагаа ноёрхсон CS:GO-ийн домогт тоглогч Nikolai Device Ritz-ийн карьерийн тухай өгүүлэхээр бэлтгэсэн байна. Champions Majors back to back Astralis again in Katowice. 1995 оны 9-р сарын 8-нд Дайн төрсөн Николай багасаа л тэмцэлж зан чанартай байсан. Тэрээр анх теннисээр хичээлж байсан ч эрүүл мэндийн асуудлын улмаас спортоо орхиж e-спортын ертөнцид төл тавьсан юм. Эхлээд тэр Counter Strike Source дараа нь Counter Strike Global Offensive тоглож эхлэхэд түүний авьяас тодорхой гарч ирсэн. Тэрээр анх Copenhagen Wolves Team Dignitas зэрэг багаас карьераа эхлүүлж ирээдүйн одууд болох Dupri, Zepex зэрэг тоглогчтой мөр зэрэгцэн тоглож байв. Гэсэн хэдий ч тухайн үед тэд дээд түвшний баг болж амжаагүй байлаа. Catch out somebody here out of position, trying to hold up the top B, and there it is. Flash goes through, not perfect, but they're just gonna go leaping through, and thanks to the M4A4 device, he holds true. Quad kill, not nearly. Dupri is there to rob one, but can't even run away. And he finds that kill, so that buys him a little bit of time. But he's getting surrounded now by Krim's Flusha. He's going to pressure him and try and push him back in towards mid, into the arms of Krims. Device intelligently feels maybe it's coming, but here comes Krims. He's going for it at the end, but Device does find it. 2014 онд Device Team Solomid багт нэгдэв. Энэ багт Dupri, Kajum, Clutch Minister, Zepex, Киберспортын ухаалаг IDL карьераар байсан. 2015 оны явцад тэр дээшээ матсаар дэлхийн шилдэг 5 багийн нэг болж чадсан. Гэвч том тэмцээнүүд дээр тэд плей-офф шалгарсан тоглолтоо алддаг. Маш сайн бүрэлдэхүүнтэй тодорхойч дотоод захин байгуулалт дутагдж байгаа нь тодорхой байсан. 2016 оны 1-р сард Team Solomid-ийн гол тоглогчид өөрсдийн эрхийг авахар шийдэж Astralis нэртэй шинэ баг байгуулсан. Энэ тоглогч эзэмшдэг анхны e-спортын байгууллагуудын нэг болсон юм. By Krim's Flusha, he's going to pressure him and try and push him back in towards mid, into the arms of Krims. Device intelligently feels maybe it's coming, but here comes Krims. He's going for it at the end. and there it is. Flash goes through, not perfect, but they're just gonna go leaping through, and thanks to the M4A4 device, he holds. 2016 онд тулгарсан бэрхшээлүүдийг даван гарснаар 2017 оны эхэнд бүх зүйл болж бүтэж байв. E-League Major Atlanta 2017 дээр Astralis организацийнхаа анхны мейжрыг хүртэж Device түнд нь гол өрг гүйцэтгсэн юм. Түүний бууны ур чадвар, ухаалаг тоглолт, тогтвортой байдал нь гайхалтай байсан юм. Гэвч эрүүлэм дахин асуудал үүсгэсэн. 2017 оны сүүлээр ходоодны хүнд өвчнөөс шалтгаалan тоглолтоос түр завсарласан ч эрч хүчтэй буцаж ирж тоглолтоо өндөр түвшинд өргөжлүүлж чадсан юм. Finally, Pasha coming in with a refrag, but he's down. The bomb has been picked up by Dupri. They get the spray. Neil takes one, and Towns is there. And Astralis, they win the first major championship, 16-14 against Virtus Pro. Trophy home with them. Incredible. Here they are, ladies and gentlemen, your major champions, Astralis. 2018-аас 2019 оны хооронд Astralis CS:GO-ийн түүхэнд хамгийн агуу баг болсон юм. Клевийн удирдлага, Zonic-ийн дасгалжуулалт, Device-ийн доктортой байдал бүгд төгсөлсөн байв. Тэд 4 мейжер тэмцээн Атланта 2017, Лондон 2018, Katowice 2019, Берлин 2019 төрүүлж Device 3 мейжер дараалтан төрүүлсэн анхны тоглогчдын нэг болж чадсан. HLTV-гээс 7 жил дараалан дэлхийн шилдэг 20 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр үргэлж тогтвортой байдаг нь багтаа үнэлж баршгүй хөв нэмэр оруулдаг байв. Champions Majors back to back Astralis again in Katowice. 21 оны 4-р сард Device Astralis-аас гарч Ninja Symphonia-мас багт нэгдсэн. Энэ нь CS:GO ертөнцийг зочроосон үйл явдал болсон юм. Тэрээр шин сорилтайж шинэ орчин тоглохыг хүсжээ. NIP тэр гол тоглож байх ёстой байсан ч багийн бүрэлдэхүүн, багийн стратеги, багийн уур амьсгал хангалтгүй байсан.
Тэд өндөр амжилтанд хүрч чадаагүй. Ингээд 2022 онд Device хувийн болон сэтгэл зүйн асуудлын улмаас тоглоомоос завсарлаа. Oh wow, and they keep pushing as well. This at all. G2, they just need the kill, and there we go. The Samurai. 2022 оны сүүлээр Device Astralis-тай эргэн ирсэн ч баг нь хуучин шиг нь ойрхож чадахгүй болсон байсан. Гэсэн ч Device эргэн ирэлт багтаа 2 дахь найдвал авчирсан. Тэр дахин дээд түвшин тоглолтоо харуулж саяхан болсон PGL Astana тэмцээний гранд финалд Spirit багтаа тоглож хожигдсон. Гэсэн Device одоо ч гэсэн дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын тоо зүйсээр ордог хэвээрээ гэдгээ харуулсан. Device-ийн өв буюу Device-ийн Legacy 4 удаагийн мейжрын авраг HL TV-гийн топ 20 тоглогчид 7 жил дараалан багтсан. Нийт 9 удаа багтснараа Никотой 1-р хуваалцдаг. 26 лан тэмцээний ялагч 19 удаагийн MVP e-спорт ертөнцид тоглогч эзэмшлийн шинэ жишгийг Astralis-тай хамт тогтоосон. Тэр хамгийн флаши тоглогч биш гэж магадгүй. Гэхдээ түүний ухаалаг доктортой дарамттай гэж алдаа гаргахгүй байдал нь түүнийг домог болгосон. Дэнийн авьяаслаг хүүгээс CS:GO-нд домог болсон Nikolai Device Reeds түүний нэр e-спортын түүхэнд мөнхөлдөх болно. Таны дуртай Device юм уу ч үгүй сэтгэл хэсэгт бичээрэй. Мөн лайк, subscribe хийх мартаваа.